Бид студид Эм банкны гүйцэтгэх захирал Тэмүүлэн эрхэмтэй ярилцахад бэлэн болоод байна. Танд өдрийн мэнд төргийн студид мөн тавтай морилно. Аха. Тэгвэл танай банкны хувьд бол Эм банк нь Нео банк буюу бүрэн дижитал банк гэдэг шүү дээ. Тэгэхээр танай хэрэгжилт, танигдалт, мөн хөгжүүлэлтийн талаас ямар хөө бэрхшээлүүд байсан талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За бидэд арилжааны хамгийн отхон банк одоо зах зээл дээр 12 банк байгаа. Тэгээд бид нар өөрсдийнхөө Нео банк, дижитал банк гэдэг толтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгээд 22 оноос хойш нийтдээ бид нар зах зээл дээр нэлээд бас олон ажлуудыг хийсэн. За манай харилцагч мэдж байгаа бид нар танигдсанараа бол Playtime, Эм банк Arena, дөнгөж саяхан бид нар Apple Pay-гээ бас нэвтрүүлээд ингэж явж байна. За тэгээд харилцагчийн хувьд бол бид нар одоогоор бүртгэгдлийн харилцагчийн хувьд 490 мянган орчим харилцагчтай. За аппликейшн даунлоадын хувьд бас сая гаруй даунлоадтай ийм үйл ажиллагаа явуулж байна. За бэрхшээл гэвэл мэдээж өрсөлдөөнтэй салбар учраас олон бэрхшээл бол байгаа. Гэхдээ одоо яг банкны хувьд гол нь шинэ учраас бид нар таниулах. За тэгээд технологийн дээр суурилсан банк учраас нөгөө нэг илүү ашиглуулах гэдэг дээр бол бид маш их анхаарч ажилладаг. За тэрнээс биш нөгөө зах зээл танигдсан байдал, брендинг одоо үнцэн гэдэг хувьас бол шамлдгүй ажил хийсэн гэж харж байгаа. Тэгэхээр танигдлын төвшөнд бас ялангуяа Gen Z millennial буюу одоо тухайн нэг тодорхой генерашнд бас одоо залуу үеийнхэнд илүү төлхөө хэрэглээтэй байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгчдэд хүрэх тал дээр бас ямар хөө ажил хөдөлгөөн хийж байгаа юм бэ? Тий, ер нь за юу гэх Монгол улсын хэмжээнд бид нар ингээ харахаар суур нөгөө өгдлүүд нь байсан уу гэвэл одоо технологи дээр суурилсан бизнес хийх. Тэгэхээр бараг одоо юу гэх улс даяараа бид интернет пенетрашн чи өөрөө 100% тавтай байдаг байхгүй 100 илүү хувьтай байдаг. Тэгээд одоо мобайл пенетрашн гэж ярьдаг 5G, 4G coverage улсын хэмжээнд ямар хэмжээнд байгаа гэдэг бид бүгд мэдж байгаа. За тэгээд гар утас одоо ухаалаг гар утас барьж байгаа хүмүүсийг тооцоол бараг 1.2 гэдэг дүн гарч ирдэг. Тэгэхээр бараг нэг хүн зарим тохиолдолд 2 утастай 3 утастай гэдэг тоо бас яваад байдаг. Тэгэхээр технологи дээр суурилаад ингээ явхад бол тэр өгүүлбэрүүд маань мөрөн байгаад байгаа Монгол улсын хэмжээнд. Тэгээд дээр нь одоо та бүгдээрээ мэдж байгаа ковидос хойш маш их хэмжээний захим шилжилтүүд явагдсан. За өнөөдөр саяхан бас ярьж байгаа такси хүртэлтэй одоо гар барьж зогсоо одоо барилсан байна. Хоол үргэлт хүнсний одоо e-commerce бүх юмуд маань захим руу орсон. За энэ бол бүгдээрээ нөгөө нэг захим шилжилтийн нэг үр өгөөж. За тэгээд тэрний нэг хэсэг бол мэдээж ардталтан дандаа төлбөр тооцоо банкны үйлчлэгээ хамтдаа цугтаа явдаг. Тэгэхээр энийг хэн ашиглаж ийм вэхээр нөгөө нэг технологи дээр суурилж үйлчлэгээ авч сурсан илүү залуучууд аягүй их төлхөө амьдралдаа хөвшиж ажиллаж байгаа бол үнэн. За энийгээ дагаад Эм банкн дээр ч гэсэн одоо юу гэдэг нийт харилцагчийн 53% нь 35-аас доош насны хүмүүс байдаг шүү. Тэгвэл бас танах технологи дээр суурилсан компани мөн хиймэл оюуны технологи бол ялангуяа чухал нөлөө үзүүлдэг гэж бодож байна. Яг бас хичнээн хувийг нь хиймэл оюуны хөгжүүлэлт, хиймэл оюуны хэрэглээ бас дамгаалж байгаа танай компани. За бидэд энэ жилээс бол анхаарал эхэлчихсэн юмуд явж байгаа. За тэг мэдээж хиймэл оюун ухаан гэдэг чинь одоо өөрөө үндсэн суртын бүтцүүд нь аюу хийх хэрэгтэй. За зүгээр одоо юу гэдгийг компьютерийн чип чинь өөрөө оюун ухаан, хиймэл оюун ухааны процессыг бол шийдэж шууд явдггүй GPU ч гэдэг юм уу өөр технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй. За тэр нэвтрүүлэлтүүд маань одоо л би зөвхөн Монголд аюу ихээр орж ирж байна. Суурьд бүтц буюу банкуд шиг юм банк одоо томоохон компаниуд дээр байршуулж ажиллагаа олж эхлэх цаг нь бол ирсэн байгаа. За мэдээж нөгөө залуучуудыгаа бэлдэх, мэдлэгийг нэмэгдүүлэх гэдэг дээр бол аль эртнээс бид нар анхаарал зөндөө юм ажил хийгээд эхэлсэн. За зарим нэг бүтээгдэхүүн дээр ашиглаж байгаа. Бид нар зээлийнхаа одоо эрсдлийн үйл ажиллагаан дээр бол хиймэл оюун ухаан ашигладаг. Нэг хоёрдугаар нь харилцагчийн үйлчилгээ одоо чатбот гэдэг тэр хиймэл оюун ухааныг ажилуулдаг. За тэгээд энэ маань өөрөө нөгөө харилцагч их ашиглах тусам өөрөө хөгждөг загвар модель учраас одоо илүү ашиглуулах гэдэг дээр л анхаарч байна. Бол танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнийг зээлийн бүтээгдэхүүн гэж хэлж болох та саяас дурдлаа шүү дээ. Тийм, тэглэх нөгөө банкуд чинь одоо гол ер нь нөгөө баг юу зарж ийн гэвэл аюу хэрэг ялангуяа иргэд байгууллагууд бол зээл их зардаг. Тэрэн дээрээ бид нэр бол ашигладаг гэсэн. Тэгвэл байгаль орчин нийгмийн эрсдлийн удирдлагын тогтолцоог бас танах нэвтрүүлсэн гэж сонссон. Энэ талаараа зээлийн бодлого мөн харилцагчийн сонголтод бас ямар бодит өөрчлөлтүүд авчирч байгаа талаараас таглая. За бид бодлогын хувьд бол ESG-ийн хувьд бол бүх нүдэд бүтэц ажиллагаа талаас нь бол бүх юм хийчихсэн. Яагаад тэгэхээр одоо сая өнгөрсөн 24 он бид нар IFC-гаас хамгийн анх зээл авчихсан байхгүй зээл гадны хүсрэ авсан. Тэгэхээр тэгэнгүүт тэр чинь тэртээ тэргүү бид нар тэр маш өндөр шаардлага тавигдаад эхэлж байгаа. Нэгдүгээр за нөгөө талдаа банк өөрөө тос холбоон дээр үйл ажиллагаа ингээд хамтран ажиллаа явуулдаг. Монгол улсын хэмжээнд бид тэр тодорхой хэмжээний үр хүлээж гисэн байгаа. За тэр хэмжээгээр засаглал талдаа энийг заашгүй нэвтрүүлэх ажлууд бол хийгдэж байна.
сүүл барилгатаа одоо ногоон барилгын зээлийг бас анх удаа зах зээл дээр Neocity компанитай хамтарч гаргаж хэрэгжүүлж эхэлсэн байна. За тэгээд ногоон машины зээл гэх мэт чинь зээлийн бүтээгдэхүүнүүд бол нэвтрэж явчихсан. Мэдээ засаглал репортинг талаас нь бол ажиллаа хийж байгаа. Ногоон гэдгийг та бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Илүү одоо байгаль дэлтэй гэх юм одоо тийм одоо карбон талаасаа байгаль дэлтэй одоо үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа одоо юу гэдэг карбон гаргаж байгаа гэдэг нь тэргээд ирэл ялгагдсан шүү дээ. Тэгвэл зээлийн тухай бас хадгаламжийн хүүгийн талаар 2026 онд бас ямар хөвлөлтэй байгаа талаар. За бүгдөө мэдчихэ 2025 онд эхлэхэд одоо юу гэдэг инфляцийн мөнгөний бодлого маань өөрсдөө чангаруулалт дээр одоо хатуу бодлого явуулж байгаа. За энэ хатуу бодлого маань бүтэн жил ингэ явж шүү дээ. Тэгээ бодлогын маань одоо өсөлттэйгээр 12% ингэ явж байгаа. Дахиад сая 12 дээрээ Монгол банк маань барьж явах шиг байна. За нөгөө талдаа инфляц бол 8.6 таа байгаа. Тэгээ энэ маань яг зохистой хэмжээ рүү арай хараахан хүрээгүй. Тэгэхээр энэ рүүгээ хүрээд гээд явах тохиолдолд бол мэдээж жоохон буурах хүлээлт бол бий. Гэхдээ бид нар сая нөгөө тэтгэвртэй холбоотой зээлийн одоо өөрчлөлтүүд орж байна. За дээр нь зардал энэ төсвийн сахилга хот гэдэг болохтоо явж байна тий. За дээр нь нөгөө улс өөрөө дулааны төлбөр тооцоогоо нэмэгдүүлэх үү, рейтүүдээ нэмэгдүүлэх үү гэдэг асуудлууд бас дахиад тодорхойгүй байгаа. Тэрнээс хамааралтай цаашдаа бол энэ хэмжээгээр үргэлжлэх болов гэсэн үг л дээ. За маш их баярлалаа ярилцсанд. Студид хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа. Бид студид М банкны гүйцэтгэх захирал Тэмүлэн Эрхэнтэй ярилцлаа.